Чи яах гэдэг. Тэ хайртай швэж. Яа би бүхэд дургу байх шалтгаан байхгүй. Нөгөө болох юмсан даалгаж ирсэн шүү дээ. Гадуур дагуулж явдггүй зөвхөн сексдэг төрлийн зөвхөн юм гэж асууад байгаа маш юу гэсэн үг. За сайн мэцхан үзэгчдээ манай энэ удаагийн тренд зочноор фитнес модель Эрдэнэ цогт юу Эги фит оролцож байна. За сайн мэнд. Сайн өдрөмт. За та сая бүх хотын барилдаанд оролцлоо. Зөвхөн Монгол бүхий өргөнд зодлог шууд өмсөд зодоглоод барилдана гэдэг бол хэр баргийн аав үед тийм тохиолдог юм шээ. Таны хувьд тэр Бүхий өргөнд тэгээд зодог шүтгтэй барилдаад бага туг тойрны төлөвлөлт бас юу юм бэлээ. Ховор тохиох аз завшаа юм болов гэж бодсон шүү. Би өөрөө эзэж бүх болно хизээч нэг барилдаад аваад туг тойроод тийм их үзүүл надад тохиолдох байх. Хизээч гэж бодож байгааг болохоор ер нь тэр талаар ер нь хүмүүс амар шүүмжлэдсэн шүү дээ. Нэг туг буруу тойрлооч яалаа тий. Нэг давчаад дэвдгийн санаж болгосон шиг туг яаж тойрдог вүлээ. Тэр дараа гуяа алга. Тэр мөр нь ерөөсөө мэдэхгүй чи. Мэдэхгүй шүү дээ чи. давчаад бас туг тойрох мэдрэмж ямар хөө юм. Хоо гэж л бодд юм лээ. Тэ. Гоё л санагчлаа. Тэгээ яадаг вүлээ? Яах ёстой вүлээ? Юу лээ? гэж бодд юм лээ. Барилдах чинь тэгээд яг нэг авьяас мэдрэмж тэ өгөгдөл шаардсан спорт шүү дээ. Барилдах, зодлох, бак байхгүй урагч хоорондоо шал өөр гурав юм шүү дээ. Тэ. Жүжигч хамгаад яагаад юм чи үнэхээр дийлсэнгүй юу? Гинч шүү яач вэ? Амгаа дээр харьцаа бол 11 байсан. 10-0 байсан. Би яг хүн чинь нөгөө 10 давцсан үнэ. За энэтэй ч бол гэж боддог шүү дээ. Басаад тий басаад өсвөлтөж багын найз юм чи. Гиндэл онцноо. Яар. Жүжигч хамгаад авчаад танд үг хэлээд тах шиг байсан юу гэсэн. Тэгэл нэг багын юм болоо. Солиорчлах. Сайн барилдаараа мэлдээрээ гэх шиг бас нөгөө юм нэгэрээ өгдөг мал гэжлээ. 10 онцгой чинь нэг давхарч бас тэгэж шүү дээ. Бараг амгааг л давах бах. Нуу давдгаараа босонд нь унах бах л гэж бодчихсон шүү дээ. Тэгсэн чи хараа. Хамгаад давсан шүү. Өмнө та бас нэг бүхчүүдтэй асуудалтай байсан тий. Тэгээд ингээд үндэсний бүхөр бүхчүүдтэйгээ барилцсан. Ямар хөө санагдаж байна. Таарлцсан шнөө. Аа. Зэрэгслийн уур амьсгал нэр авчихсан. Тий ажиллаж штэ ахад. Өө нөгөө пистаа штэ. Бөхөргөл ороход л тэгтэйсэн штэ бас. Ер нь бүлэт маягтай байсан. Тий. Энэ нөгөө пистаа штэ. Энэ дээр юм бид юм. Нэг өндөр биш юм штэ. Хүмүүс ч бас мэдж байгаа штэ. Тэгэл ороод зодог шудаг өмсөөл бас яг нь би хаа байгаа болохоор ч бас гоё харагдаж штэ. Тэгэхээр бас яг хүмүүс нэг хүлээж авах нь ч байгаагүй. Яг нэгтгэл явах чи яаж хийж байгаа л өвлөн шүү дээ үгсдэл. Ирээ шивээс гэл угаасаа шивээстэй бүх нэгч байдаг юм чинь. Бүх гэдэг спорттой үндэсний спорттойгоо би маргаантай биш тий. Яа би бүхэд дургу байх шалтгаан байхгүй. Бүх хотын барилдаанд бол нэлээ тань дээр эрэг сэтгэлтэй хүмүүс. Гоё харагдаж байна. Сайхан байна гэдэг. Тэгэхээр ер нь хоёр тойлд байх ямар вэ? Өмнө таач баг нийгэм тааж баг хүчрхийлэгч маягаар л яриадсэн юм шүү дээ. Тийм би ч нийгмийн шаарч болж үзлээ, хүчрхийлэгч болж үзлээ тий. Сая л их сайхан эрэг хүлээж авлаа. Энэ дээр хоёр тойл ямар хөө санагдаж байна? Тийм ер нь бол аль дээр л ойлгоцсон л даа угаасаа. Манайхан чинь нэг өрөвдөхөр амар өрөвдөн, нэг хайрлахаар амар хайрлал, нэг үзэн ядахаараа үххийн харахаас нааш баг тий. Сэтгэл манах. Нэг карьер нь бүр унтраад бүр гай болохоос нааш зогсдгүй шүү дээ. Нийгмээс эрэг сэтгэл авах нь тааламжтай байна эсвэл одоо сөрөг ах сэтгэл аль дүрн байх танд ирнэ. Одоо угаасаа хигтэл дандаа муулж исэн болохоор тэгээ нэг муулуулаад сүүл рүүгээ тэрэн ч нэг наалтаа болцсон болохоор магтуулаад тэрэн ч нэг гоёсан. Яг гоё л аам л да. Баян өсөлтөд нэг доромжлуулах донтно гэж байдаг шүү дээ. Тэг яг гоё л санагчлаа. Гэхдээ яг нэг тэрэндээ нэг юм баярлал Монгол гэдэг юм бол байхгүй. За болж тээ тэгээд хүмүүс таалагдсан. Ээжд л амар авахтаа л гэж бодсон. Юм да. Тэгвэл тэгээд нэг сэвүүлээл ингүүлээд гарчна. Бич
бас арга штэ. Ээж мэдчихсэн жоох хэцүү юм шиг л. Сая ээж гайгүйсэн баг. Надад бол нэг тийм сайн нааш тэр муугааш тэр сахугээс тэр юугаас нэг тийм нэг мэлгэж байгаа юм байхгүй штэ. Амар сүрддэм билээ. Нэг жоохноос хойш бөхөөргөр ороог болохоор ч. Бөхөөргөр ингээл яг бөөнөр ингээл хоёр талаас нэг л ордон штэ. Тэг. Битүү хань. Тэр ч ясаж байгаа. Сүрдэл явж байна. Би юу хийж вэ гэж хэлсэн шүү дээ. Өнөөгөө болох юмсан даалгачсан шүү дээ. Намайг танихгүй хүмүүс намайг сайлна уу, муулна уу? Одоо ямар ч авахгүй шүү дээ. Тэнд ээж санаа зовхгүй байна да. Тэ. Тэгэл нэг юм биш нэг хальт нэг ямар нэг юм хийхээрээ л ингээл ингэчээд идэв шүү дээ. Тэгэл одоо нэг жоохон аниргүй амьдрах юмсан, чимээгүй байх юмсан. Хувийн амьдралаа ч гэсэн тэ. Тэгээд ер нь жоохон ачиг хариулахгүй ч гэсэн санааг нь зовохгүй гэж хайтайхан бай да гэж ер нь бодсон сүлд. Тэгэл томоотой л энэ да. Одоо ингээд ямар ч хэлсэн амлалтандаа хүрээд ямар ч хэлсэн хамсаагүй жил өнгөрч штт. Алкогол хэрэглээгүй. Та залууны хувьд ер нь улс төр нийгмийн үзэл бодол хэрэг тийм. Хүмүүс одоо ингэж ярьдэн шүү дээ одоо. Залуу хоёр нь улс төрөөс хол явсан дээрмээр гэж ярьдаг боловч тэр нь улс төр бидний амьдралд өдрөө одоо оролцоос өөрөө аргагүй болгож штэ одоо ч тэгэл тэ. Одоо эхнээс нь манай өргөл яаж юм шиг харж байгаа юм. Ер нь одоо сонгуулиор одоо танд улс төрийн PR хийх тийм санал ирүүл ажиллав уу? Үлээл. Яг үзэж өгөх гэдэг байгаа ш. Надад тийм их санал хийх нь ирсэн. Яг тийм штэ гэж. Тий. Би ээжэд л хотлоо шахтай амар муугчлаа тий. Тэдгээр тарихт нэр дэвшигч тэрийг та дэмжээрэй гэж ахтаа ингэ нүд нь ингэ татаад байлаа. Одоо 10 жилийн дараа бүр л хэцүү болох байх. Тэр үед хүүхэд утаа, төгжрэл, нийгмийн стресс тий. Дааш. Дархан руу зугатаж амьдрах юм уу? Эсвэл гадагшаа явах юм уу тий. Ямар ч хэлсэн Улаанбаатар л ихний ээлжинд биш болж юм амьдрахад тий. Залууны үед одоо ингэж амьдрахааргүй болчлоо гэж цухтаага явчих нь зүгээр үү те гарцсан мөн. Би ганцаараа хөгжүүлж чадахгүй юм чинь тэгээ хатан запас амьдрал байхгүй юм чи яаж тэгээд тийм шүү. Торгоож, зогоож амьдраад байгаа юм уу хайш. Юу ч ямар ч тийм хөгжил хоримтлал тийм ирээдүй байхгүй. Тэгээ юу ч хийх байсан. Ямар ч юм хийх саягүй дандаа нэг юм дарамттай тийм. Тэгээс ер нь Монголд төлөө болохгүй өөр улс төлөө болдог гэж үнэ шүү дээ. Тийм. Бас хотлоо нэг олны танил болохоор ч бас нэг юм гишүүний туслах болгочихгүй л дээ ингээл бас нэг тийм тэр нь надад таарсан сурагчгүй нэг гишүүн байгаа бас тий. Би үл угсаа цүнх хөрөх байсан бол 10 жилийн өмнө цүнхээ барьсан байж байгаа шүү дээ тий. Найс ч улс төрд орсон. За юу гэж бодсон. Ер нь орхон мэдчихсэн байлгүй дээ. Үгүй мэдээгүй. Би тэр чи жилдээ нэг хийдэл таардаг шүү дээ. Яг хаа чатл матлал уцаар ирэл байнга холбоотой байдаг л. Улс төрд орсон. Таны хувьд ямар хөө бодолтой? Тэр манай найзтай яа нэ энэ үү штэ. Ногоо хоорно яа нэ энэ надад л айгу штэ. Эхнэр найз хүн байхгүй одоо. Одоо байхгүй. Ер нь бодлого л байна. Тий. Одоо ер нь байсан ч байхгүй л гэж хэлээ гэж бодож байгаа. Тэгээд ер нь тэрэн дээр юм бил. Тэр одоо байж магадгүй л гэсэн үг юм байна тий. Гэхдээ найз хүн эхнэр л угаасаа байхгүй шүү дээ. Найз хүн л. Яг уулздаг хүмүүс байх шүү дээ. 35 хүрсэн цааш одоо юу ганц уулзах юм чи мангартаад байгаа чи. Саяхан бичиг үзтээ. Бичиж байгаа. Бичиж байгаа юм. Найз хүн байгаа баг. Гэхдээ хэлэхгүй гэж. Албан ёсны найз хүн юм уу? Ер нь уулздаг юм уу? Гадуур дагуулж явдаг зөвхөн сексдэг төрлийн найз хүн юм уу гэж асууад байгаа маш юу гэсэн үг. Гэхдээ таа ч нь болохоор хоёр үзэгтэй мэрэж найз хүн байхгүй. Тэгтээ 35 хүрсэн залуу бол уулздаг хүн байлгүй яах вэ гэдэг. Тэр одоо албан ёсны найз хүн гэж ойлгох юм уу? Зүгээр уулздаг юм уу? Чи яах гэдэг. Таа ч өөрөө юм яриулт хэлсэн шүү дээ. Бага. Найз хүн байгаа юм. Тэгтээ одоо нэг тэгж өмнөх шиг нэг тийм дурлал мандтгаа гэж гүйхгүй л гэж бодчих шүү дээ. Одоо ч тэр нэг олон нийт зарлаад байх сонирхолтой шиг байна даа. Ер нь тэгээд дэми юм билээ. Таныг одоо ээжтэй үг хэлмээр байгаа юм болоо гэж би бодлоо яриад байна. Аа. Гүү юу? Тэ хайртай шүү ээжээ.
чадахгүй яад чи. Тэгээд нэг хийх ёстой юм байгаад байгаа мэдж байгаа. Тэрийг бодохгүй нэ. Хайртай шүү. Сайн байгаа. Тэг. Бодохгүй болчих. За баярлалаа. За үзэгчдээ манай энэ удаагийн тэрэгцчноор Питс модель Эрдэнэ цогтой юу? EG Pit оролцлоо. Баярлалаа. За баярлалаа.